Монгол Ардын намд иргэдээ Ахмад оюутан залуучууд эмэгтэйчүүд гэсэн 4 төрлийн бус байгууллагатай. За тэгвэл өнөөдөр нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны 9 дүүргийн 21 аймгийн манлайлагч эмэгтэйчүүд 7 дугаар чуулгана хийлээ. Чуулганаар орон нутгийн бүр эрхийн мандатыг баталж 25 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлгналаа. За 400 гаруй гишүүнд хяналтын хороо ажлаа тайлгнахын зэрэгцээ дүрмээ өөрчлөх асуудлыг чийлэлцлээ. 7 дугаар чуулганаар нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны хамгийн гол асуудал болох шинэ ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэн өчигдөр Монгол Ардын намын удирдах зөвлөл хуралдаж нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид улсын хурал засгийн газрын гишүүн Саран гэрлийг нэр дэвшүүлэхээр тогтсон. Харин өнөөдөр заалнаас сангийн дэд сайд булгантай нэр дэвшиж өрсөлдлөө. За нийт 400 гаруй гишүүнтэй хуралдсан чуулганаар улсын хурал засгийн газрын гишүүн эрүүл мэндийн сайд Саран гэрэл 238 хүн буюу 75.5% санал авснаар нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэгээ энэ том байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдно гэдэг бол нэр төрөө хэрэг юм аа. Надад итгэл үзүүлсэн Монгол Ардын намын удирдлага, нийт эмэгтэйчүүд, намынхаа гишүүдтэй чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг бол зөвхөн намын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш. Улс орны өмнө тулгамдж байгаа тэр дундаа нийгмийн чанартай асуудлууд дээр төр засгийнхаа үйл ажиллагааны төшөө төлбөр болгох зорилготой байгуулагдсан ийм холбоо. Тийм учраас шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд багтаага энэ хамт олонтойгоо хамт Монголын нийгмийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ би мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж илэрхийлсэн. Энэ дотор хамгийн түрүүнд миний бодож байгаа зүйл бол улс төр дэх бүх шатанд, төрийн албаны бүх шатанд хуульд заасан 30-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийг бүрдүүлэх энэ үйл ажиллагааг хийх ёстой. Би улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүний хувьд энэ сонгуулийн хууль, гендерийн тухай хууль, Монгол Ардын намын дүрмийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана. Ингэж эмэгтэйчүүдийн улс төрд болон төрийн алба бусад бүх төвшөнд баг бүрдэж чадсанаар тогтвортой хөгжлийг бид бий болгож чадна. Өнөөдөр энэ эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэнцвэртэй нийгмийн харилцаанд дах тэнцвэртэй байдлыг хангас улс орнууд хөгжиж байна. Та бүхэн маань харж байгаа. Өнөөдөр Канада улсын засгийн газар парламентын 50-аас дээш үеийн эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Өнөөдөр Таиланд улсын эдийн засагт аялал жуулчлал томоохон байр суурь эзэлж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 18%-ийг зөвхөн аялал жуулчлал нь эзэлж байгаа. Таиландын эрэлхэг зоригтой эх оронч бүсгүйчүүд аялал жуулчлалыг хөгжүүлэх гайхамшиг Таиланд орон төсөл хэрэгжүүлж үүний үр дүнд улс орныхаа эдийн засаг томоохон байр суурь эзэлдэг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж чадсан. Канада улс нэг хэсэг ирчүүд нь архит ар суудаг, авгаа хөвгтэй заддаг, агсан согтуу тавьдаг, айдас үдэс автуулдаг юм үе байсан юм лээ. За энэ дарамтанд байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн бүтээмж ямар байх вэ? Энэ нь улс орныхаа эдийн засагт хар судраа тусгасан байдаг юм байна. Хөдөлмөрийн бүтээмж муу эдийн засгийн өсөлт хангалтгүй байсан. Энэ үед мөн Канадын бас хэсэг эмэгтэйчүүд энэ гэр бүлийн хүчирхийллээс нийгмээс салгах том маяныг эхлүүлсэн олон жилийн урт хугацааны тасралтгүй тууштай үйл ажиллагааны үр дүнд энэ Канада улс гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг шийдэж чадсан. Тэгэхээр Монголын эмэгтэйчүүд бидэнд ч гэсэн ийм хүч бий. Нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүд бол энэ улс орныхоо түүхэнд олон авьяа байгуулж өөрийнхөө хөдөлмөр бүтээл улс орондоо зориулж ирсэн олон жишээ бий. Одоо ч гэсэн 25 жилийн хугацаанд бас хэлэх хөхтэй хийсэн үйлдэлтэй ийм байгууллага. Тийм учраас би нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийнхээ холбооныхоо гишүүдтэйгээ хамтарч эднэрээр манлайлуулж нийгмийн өмнө тулгамдж байгаа асуудлыг Монголынхаа нийт эмэгтэйчүүдтэйгээ хийж хэрэгжүүлнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Өнөөдөр бид бодлогоо ерөнхийдөө тодорхойллоо. Одоо бид энэ баг хурлаасаа удирдах зөвлөл дэд ерөнхийлөгч хяналтын хороогоо зохион байгуулна. Дараа нь энэ бодлого төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх тактикаа боловсруулж олон нийтэд танилцуулах юм аа.
Өнөөдөр мэдлэр нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо дэлхийн 20 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна. Гадаад харилцаа хамтын ажиллагааныхаа хүрээнд Сосинтерний Азийн бүсийн хурлыг Азтай буюу Монгол улсад анх удаа зохион байгуулж Улаанбаатарын тунхаглагч гаргаж ирсэн юм а. За өнөөдөр 7 дугаар чуулгана хийж 25 жилийн ажиллаад дүгнэхийн зэрэгцээ нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны шинэ ерөнхийлөгчөө сонгож дараа нь баг хурлаа хийн хяналтын хоргоо батлан дараагийн хийх ажлуудаа төлөвлөлөө.